Hi guys, welcome back to Reach Tarot Хүзэр. За шинээр subscribe хийж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. За мөн буцаж ирж байгаа шинээр мэдээллийг сонсохыг хүсэж байгаа хүмүүстээ бас маш их баярлалаа. За өнөөдрийнхөө бичлэгэнд бүгдээрээ охины ордонд төрсэн хүмүүсийнхаа 7 дугаар сарын ерөнхий төлөв байдлыг харцгаая. За тэгэхээр маш олон хүмүүс асууж байна л да. Энэхүү төлгийг үзэхээрээ яг мандалт ордороо үзэх үү, нараараа үзэх үү, сараараа үзэх үү гэхээр тэгэхээр би та бүгдэндээ хандаж хэлэхэд та бүгд маань нарны гаргаараа үзэж болно. Одоо хэрвээ таны төрсөн сар өдөр яг нар гэдэг орд маань бидний төрсөн сар өдрөөс хамааралтай байдаг. Сар гэдэг орд маань бидний бас л төрсөн өдөр сараас хамааралтай. Харин мандалт орд маань бидний төрсөн цагаас хамааралтай байдаг. Тэгээд дээрээс нь та бүгд маань энэ гурван ордоор үзэхээс гадна Venus буюу хайрын бурхан гэдэг гариг байгаа штэ, Venus гэдэг. Тэгэхээр тэр гаригийнхаа ордоор бас үзэхэд энэхүү төлөвнүүд хамааралтай байх магадaltaй. За би төлөвлөгөө тавихаас өмнө Crystal байгалийн чулуугаар хүчрийнхээ нэрийг цэвэрсэн байгаа. Тэгэхээр хэрвээ та охины ордонд төрсөн бол энэхүү мэдээлэл нь танд хамаартай гэсэн үг. За надад мэдээлэл авчирч байгаа охин тэмрүүд минь сахиусан тэмрүүд минь энэ зөвлөлөө. 7 сард ер нь охины ордонд төрсэн хүмүүсийн маань ерөнхий энерги ямар хөө байна хэлж өгч туслаач. 7 хүчээр угаах байгаа шүү. 7 сард охины ордонд төрсэн хүмүүсийн маань ерөнхий энерги ямар байна хэлж өгч туслана уу. 7 сарын охины ордныхны ерөнхий энергийг хэлж өгч туслаач. 7 сард охины ордныхны ерөнхий энергийг хэлж өгч туслана. 7 сарын охины ордныхны ерөнхий энерги. Temperance. Тэгэхээр хоёр карт авъя. Мэдээлэл авчирч байгаа охин тэмрүүдтэй хязгааргүй хэлээлээ. За ямар ч лээсэн таны сэтгэлийг ч гонсойлгосон нэг зүйл байна л да. Тэгээд та тэр гонсойлгосон зүйлээсээ тэр турсамжаа ч юм уу өнгөрсөн тэр таагүй бодлууд мэдрэмжүүдээс ерөөсөө тэрийг let go буюу тавиулж яваагүй байна. Одоо ч гэсэн тэрийг ингээл бодоол өөрөө өөрийгөө зэмлдэг ч юм уу те, эсвэл тухайн танд тэр таагүй мэдрэмжийг төрүүлсэн хүнийг хараадаг ч юм уу, зүгтдэг ч юм уу те, тэр хүнийг үзэн яддаг ч юм уу. Ямар ч лээсэн тэр өнгөрсний болсон явдлыг ерөөсөө тавьж явуулахгүй толгой дотроо бодоод байна л да. Тэгээд танд одоо сахиусан тэнгэрүүд чинь тэрийг өөрчлөх цаг иржээ гэж харуулж байна. Яг энэ хүзүүтэй гарч байгаа шиг энэ ингээд сахиусан тэнгэр бүрээ үлээгээд хөгсөн хүмүүсүүдийг ингээд авснаас нь сэрэж агаад тэр энэ маань юу ч юм гэхээр та яг одоо өөрийгөө transform буюу өөрчлөх, шинжлэх ингээд хуучны таны сайн дурын төлөө байхгүй тэр нөгөө юу нэ habits гэж байгаа шүү дээ. Тэрийг одоо юу гэдэг habits-ийг монголоор дадал зуршил шүү дээ. Тэр дадал зуршлуудаа ингээд тавьж явуулах хэрэгтэй мэй л та. Тэгэх юм бол та энэ Ace of Pentacles буюу энэ шинэ боломжууд ингээд нэгтэж гарч ирж байгаа байхгүй. Шинэ боломж гэрээ санхүү дээрээ шинэ боломж байх магадaltaй. Эсвэл шинэ хүнтэй танилцаад бизнесийн түнш эхлүүлдэг ч юм уу те. Ямар ч лээсэн ингээд шинэ боломжоо та өөрийнхөө бодлороо сэтгэлээрээ ингээд бид нар юм бодохоор бидний дотор ингээд мэдрэмж төрдөг шүү дээ. Тэр мэдрэмжээрээ тэр өөрийнхөө сайн сайхан юмнуудыг хаагаад блоклоод байгаа юм байна л да. Угсаа блокны энерги гарч ирсэн. Тэгээд дээрээс нь юу байна? Зүрхийг чинь шархлуулсан байна л да. Хин нэгэн хүн хайр дурлалын талбартай зүрхийг чинь шархлуулсан. Тэгээд тэрнээсээ үүдээд энэ юу яасан байна? Та өөрийгөө айгуус өөрийнхөө үн цэнийг ерөөсөө мартчихсан. Бусад хүмүүс таныг зүрх сэтгэлээ чинь шархлуулсан учраас тэр хүн танд юу ч ямар ч муухай үг хэлсэн юм дээ тийм. Ямар ч лээсэн нэг муухай зүрхийг чинь шархлуулсан их гүнзгийгээр зүссэн тийм үг
үйлдэл гаргасан юм байна л да. Тэрнээс нь үүдээ та өөрийнхөө үн цэнийг одоо өөрийгөө үнэлэх үнэлэмжээ ингээд доогуур болгочихсон. Тэр хүний гаргасан үйлдэлээс болоод хэлсэн үгэнд итгээд тэгэхээр яг үндэ бол бидний үн цэнийг хизээч бусад хүмүүс биднийг яаж харьцаж байгаа, биднийг яаж хэлж байгаагаас хизээч бидний өөрсдийн маань үн цэнийг шалтгаалдаггүй гэдгийг та өөртөө анхааруулах хэрэгтэй. Тэгээд та л өөрийгөө одоо анхаарч өөрийгөө хайрлах юм бол өөр хин таныг хайрлах үү. Яг бидний ээж аавууд угаасаа бидний амьдралыг бэлэглэгч хүмүүс учраас биднийг мэдээж натуралны хайрлана л да. Гэхдээ тэр хоёр хүнээс өөр яг эмээ өвөө мэдээж байгаа л да. Эмээ өвөө гэр бүлийн хайртай дотны хүмүүс байгаа. Гэхдээ хамгийн их өөрийгөө хайрлах ёстой хүн бол та өөрөө байдаг. Өөрийгөө хүлээж авч өөрийнхөө бүхий л зан характеруудыг хайрладаг. Тэгээд одоо та заримдаа залхуураад байдаг бол тэр залхуурч байгаа өөрийгөө ч хүртэл хайрлах хэрэгтэй. Заримдаа уурлах гэдэг бол уурладаг өөрийгөө ч хайрлах хэрэгтэй. Тэгэхгүй аль нэг дотор байгаа өөрийнхөө характеруудыг бусад хүмүүс одоо би чиний наад тэр цаанчанд дургүй. Чи наа заяанга авч хаяа. Эсвэл чамааг ингээд би ингээд юм их гэхэд чи дундуур нь инээгээд тахаад би надад таалагдахгүй байна гэж хийж байгаа штэ. Гэтэл яг үүндээ бол тухайн танд тэр сөрөг комментиг өгж байгаа хүн бол өөрийнхөө тэр сөрөг өнцгөөс харсан энерги л тантай хуваалцсан гэж үг. Тэрнээс биш бол та яг бодит байдал дээр тийм сөрөг энергитэй хүн биш байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө бол ямар ч criticism гэж ярьдаг л да. Мэдээж шүүмжлэл гэдэг бол яг хэрвээ яг бодит байдал дээрээ үндэслсэн яг одоо тийм reasonable шүүмжлэл reasonable гэдэг чинь утга учиртай шүүмжлэл бол шүүмжлэлийг бол мэдээж хүлээж аавна. Тэгээд өөрөөсдийгөө дээшлүүлэхийг бодно. Гэхдээ яг бүр ингээд тухайн хүн тань руу хамаг хар одоо энерги ингээд цацаад тийм ээ таны энергийн вибрацийг бүр доош нь болгох тийм үйлдэлийг хийгээд байхаар чинь та тэрэн дээр үндэслээд өөрийнхөө үн цэнийг буруулж хизээж болохгүй. Яг тэгэхээр тухайн хүн тань руу тэр хар энергийг цацж байгаа хүнд өөрийнхөө л дотоод энергийг ингээд тань руу цацж байгаа гэсэн үг. Тэрнээс чөлөөл та хар энергитэй биш гэсэн үг шүү. За тийм учраас бити өөрийгөө гол бити өөрийгөө гаргуунд хай. Тэгээд дээрээсээ өөрийгөө маш сайн хайрлах хэрэгтэй. Өөрийгөө хүндлэх хэрэгтэй. Тэг өдөр болгон өөртөө цаг зарцуулаад өөртөө тэр affirmations гэдэг баггүй англи хэлний тэр нүглэр өөрийнхөө нөгөө даалт ухамсарт чинь ухамсарлагдаагүй тэр үйлслүүдийг өгүүдийг хийх хэрэгтэй. Жишээлх юм бол би хувьдаа ямар үг хэлэх туфтаа байлаа. I am an irresistible magnet for all that belongs to me by divine right буюу би надад одоо бурхнаас заягдсан бүх зүйлүүдийн одоо хүчтэй магнит одоо соронд тий одоо надад одоо цаанаас минь хувь заяанаас өгж байгаа ертөнцөөс өгж байгаа бэлэг болгоны би бол хүчтэй түүнийг өөртөө татах соронд юм а гэж би дандаа өөртөө хэлдэг. Тэгэхээр энийг хэлснээрээ би давтамжтайгаар өөртөө хэлснээрээ яах вэ гэхээр яг миний амьдралд орж ирэх ёстой юмнууд нь орж ирдэг. Миний амьдралаас ингээд хол байх ёстой хүмүүс гараал явдаг. Тэгээд би яг байгаа байдлыг бодтоор нь хүлээж аваад за ийм л юм болох ёстой юм болж байгаараа л болдгоороо л болж байна гэж үзээд яг нь юу н тавьж явуулах хэрэгтэй өнгөрснийг ямар ч үйлдэлүүдийг тэгээд ямарваа нэг юм дандаа шалтгаантайгаар болдог гэдгийг анзаарах хэрэгтэй. Таны амьдралаас холдож явж байгаа хүмүүс шалтгаантайгаар л холдож явж байгаа. Яг удаан хугацааны туршид таны сүнсний хөгжил юм уу таны энергийн явцад яг хэрэгцээгүй хүмүүс явах ёстой байдаг. Дээрээс нь таны сүнсний хөгжилд хэрэгтэй хүмүүс амьдралд шинээр орж ирдэг. Зарим хүмүүс насан туршдаа бидний хажууд байх хувь тарлантай байдаг бол зарим хүмүүс хоромхон төдийн л бидний амьдралд хамт байна шүү дээ. Тэгэхээр хоромхын төдийн байх ёстой хүмүүсийг насан туршдаа байлгаасай гэж хүсэх нь бидний өөрсдийнх нь эго буюу тэр нөгөө өөрсдийгөө happy байлгах одоо тэр өнцгөөс харагдж байгаа шийдвэр юм л да хүсэл юм уу да тий. Гэтэл яг үүндээ бол дотоод 100 цавангаас зад үсэх юм бол бид нар дотроо энэ хүн бидний амьдралд хэрэггүй юм аа гэдгийг уул нь бол ухамсарлахчихсан байдаг л байхгүй юу. За тэгээд temperance гэж гарч ирж байна. Юу ажил яг та 6 сард их шаргуу хөдөлмөрлсөн юм л байна л да. Тэгээд
тэрнийхээ үр дагаврыг ингэж үр дүнг ингэж хүлээх явцдаа айгу төвчээргүй хандаад байна гин л дээ. Яг хизээ тэрний үр таан гарах болоо. Одоо хизээ би энэ скилдээ энэ одоо юу гэдэг нь энэ скиллийг монголоор юу хөө энэ ямар ч лсэн одоо жишээлх юм бол хизээ би одоо энэ өөрийгөө гой болгоё, сайн болгоё гэдэг өдөр болгон та нэг юм хийдэг. Жишээлх юм бол та өдөр болгон дасгал хийдэг бэ гэж бодъё те. Тэгэл өчигдөр дасгал хийчихэнгүүтээ өнөөдөр талент хараад ёо яагаад миний бие гой болохгүй байна гэдэг ч юм уу те. Айгу төвчээргөө хурдхан шиг л тэр одоо үзүүрт result буюу үр дүн хурдхан шиг л одоо өөр дээр яг одоодоо хурдхан шиг ингээд авчирмаар санагдчихад байдаг. Тэр энэ дээр хандаж хэлэхэд бол ер нь урт хугацаанд яг ингээд тууштай яг баттай суйртай бидний амьдралд үлдцтэй тийм үр дагаврууд дандаа айгу одоо энерги цаг хугацаа зарцуулагдсан зүйлүүд байдаг. Тийм учраас та амьдралд чинь одоо ингээд таны хүсэж байгаа зүйл таны амьдралд урт хугацаанд үлдэцтэй ингээд үр шимтэй байгаасаа гэж хүсэж байгаа бол мэдээж яг шаардж байгаа ажлыг энергийг төлбөрийн мэдээж өгөх ёстой. За тэр нь одоо юу гэх юм те hard work буюу сайн ажил одоо маш шаргуу ажиллах ч юм уу те шантрахгүйгээр тасглаа хийдэг ч юм уу шаргуу шантрахгүйгээр хоолны дэглэмээ барьдаг ч юм уу те шаргуу шантрахгүйгээр хичээлээ давтдаг ч юм уу. Тэгээд яваанда яг өдөр болгоны энэ хийснээр баг юмнууд ингэж мэдэрснээр баг зүйлүүд ингэж баг result үр дүнгууд ингэж өдөр болгон амсч байгаа шүү дээ. Тэр нэг л мэдхэд тэр үр дүнгууд чинь бүгдээрээ нэлээ айгүй том үр дүн үүсгэж байгаа. Таны амьдралыг одоо гүн гүнзгийгээр өөрчлөх, илүү сайхнаар гэгээлэг болгох үр дүнгууд те. Тэр тийм үр дүнгуудыг авчрахын тулд мэдээж яг төвчээртэй байх хэрэгтэй байна л да. Тэгээд би two of coins гэдгийг clarify хийгээ те. Буюу тодорхойлуулаа те. За сахиусан нэглэл минь 2-ын coins гэдгийг хүзрийг тодорхойлж өгөөч. 8 of cups, queen of cups, ace of wands. Дэлгаарай. Энэ олноор нуусан юмыг авахгүй. Хүзрүүсээ халж аваад авъя. My spirit guides and guardian angels, my beautifully strong ancestors, please give me your guidance regarding the two of coins. Тэгэхээр 2-ын coins буюу 2-ын зоос хүзрийг та бүгд маань илүү одоо тайлбарлаж илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Энэ маань яг ямар талбартай холбоотой вэ? Ерөнхий амьдралтай холбоотой эсвэл эрүүл мэндийн талбар дээр үү? Санхүүгийн талбар дээр байна уу? Эсвэл хайр дурлалын талбар дээр байна уу? Яг аль талбар дээр энэ хүмүүс маань хоёр сонголтууд ингээ хооронд нь ингээ juggling хийгээд байгаа юм бэ? Хооронд нь ингээл амжуулчих гал байгаа юм байна л да. 3 of swords гэнэ. Энэ дахиад буцаад нөгөө нэг 3 of swords гарч ирж байна шүү дээ. Таны сэтгэл зүрх чинь ямар их гүнзгий шархлаа бэ? Нэг хүн таныг айгүй их шархлуулжтэй. Тэгээ баг харанхуу тийм сэтгэл гундуур ертөнцид амьдарч байгаа юм шиг санагдаж байна шууд. Тэр шархлуулсан хүнийг тавьж явал гэж би та бүгдтэй зөвлөе. Охины ордныхан маань нөгөө нэг Earth буюу дэлхий одоо шорооны sign байхгүй юу? Тэгэхээр дэлхий гэдэг маань өөрөө аль зүйлийг тавьж явуулахтай айгүй хэцүү. Дэлхий буюу fixed in Earth sign-ууд маань аль зүйлийг тавьж явуулахтай айгүй их одоо хэцүү байдаг тэд нарт. Өнгөрснийгөө тавьж явуулна гэдэг. Өнгөрсөн X-ээ бодоод юм уу тийм өнгөрсөнд очирсан хүмүүсийн тэднэрийн танд одоо зүрх шахлалт эдийг онцоор агаад тавьж явуулахад аюултай байдаг. Please clarify these two of coins. Яагаад өнгөрснийгөө тавьж явуулахгүй байгаад бэ нэ? 7 of coins, 4 of cups. Тийм байна л да. Ингэж штэ. Одоо өнгөрсний тэр зүрх шахлалт те. Тэр нь одоо зөвхөн янаг амаргийн харилцаан дээр байх шаардлагагүй. Гэр бүлийнхэн чинь таныг ойлгохгүй, дэмжихгүй байгаад таныг бас маш гүнзгийгээр зүрхий чинь шархлуулсан байх магадaltaй. Эсвэл ажил албан тушаалт дээр чинь
таны хамтран ажиллагч чинь ч юм уу эсвэл менежер чинь ч юм уу эсвэл босс чинь ч юм уу бас зүрхий чинь маш гүнзгийгээр шахлуулсан байх магадaltaй. Тэгээд үүнээсээ үүдээд та ер нь ямар ч юм хийх тийм одоо сонирхол, хүссэмжлэл дотроос ч гарч ирдэг энэ энерги цацрагдсан тэр нэг одоо чөлөө дурсгалтай энерги байж тэр энерги чинь ингээ блоклогдсон байна л да. Seven of Coins гэх энэ блокийн энерги гарч ирсэн. Тэгэхээр би та бүхэндээ хандаж хэлэхэд ер нь өнгөрснийг тавьж явуулахны ямар арга байдаг вэ гэхлээр биднэрт одоо ингээд тэр муу юм хийж байгаа. За муу юм гэж яг ер нь амьдрал дээр угаасаа дандаа happy байна гэж байхгүй штэ. Зүрх шархлуулсан мөчүүд яг ээлжилж ингэж байдаг штэ амьдрал дээр. Тэгтээ бидрийг одоо ингэж өвтгөж байгаа сэтгэлээр өвтгөж байгаа зүйлүүд маань яг үндэ бол ертөнд таныг амьдралаа шинжлээч, амьдралаа өөрөөр хараач, та өөрийгөө өөрчлөөч гэсэн нэг юм дохио байдаг юм л да. Угаасаа бид нөгөө зүрх шархлуулсан мөчөд яг амьдралаа өөрчлөе гэж хүсдэг. Тэрнээс биш бол бүх юм ингээд хүснээр чинь болоод аз жаргалтай байгаа гэвэл хинч угаасаа өөрчлөлтийг хүсэхгүй штэ. Өөрчлөлт явагдахгүй байна гэдэг чинь ямар ч тийм хөгжилт, дэвшилт явагдахгүй байна гэсэн үг. Тэгэхээр ертөнцийн сонирхол бол яг үндэ ингээд хөгжиж, дэвшиж илүү томрох сонирхолтой. Түүний адилхан бид нар угаасаа өөрсдөө ертөнцийн нэг хилтерхий учраас бидний доторх одоо дуу хоолойны сүнсний сонирхол бол бас л хөгжилт, дэвшилт явагд цаашаа ингэж одоо тэлэх мөн тэрний адилаар бидний амьдралд болж байгаа энэ зүрх шахлуулсан мөчүүд бол одоо бас бидрийг хөгжөөч, тэлээч, одоо өөрийнхөө амьдралыг урд нь энэ А гэдэг өнцгөөс харж исэн бол одоо Б гэдэг өнцгөөс харж сураач гэд ингээд яг нэг дохио болж өгдөг юм л да. Тэгэхээр та тэр өнгөрснөө яаж тавьж явуулах вэ гэхээр тэгж харах нь штэ миний амьдралд намайг одоо энэ хүү болсон явдлыг өөр өнцгөөс харж сураач гэж ертөнц ингэж байгаа юм байна. За дээрээс нь тэгээд нөгөө таны гомдоосон хүн байгаа штэ. Тэр хүний сүнстэй та өөрийгөө ярьж ингэж төсөөлөх нь байна л да. Тэр хүний сүнс танаас ингэж уушлалт гуйж ингэж төсөөлнө. Яг үндэ бол тэр хүний сүнс хідээж тань тэр тийм муухай зүйлийг хийхийг хүсээгүй. Угаасаа бид нар яагаад бусад хүмүүсийг өвтгөж зүрх сэтгэлээ шархлуулдаг вэ гэхээр бид нар сүнсээ дуу хоолойгоо сонсохгүйгээр дандаа эгондоо хөтлөгдөж бид нар сонголт хийснээрээ маш олон хүмүүсийн зүрхийг шархлуулдаг сонголтуудыг хийчихдэг байгаа. Тэгэхээр тухайн хүний сүнс танаас үнэн голоосоо уучлалт гуйгаад одоо ингээд мартаасай гэж хүсэж байгаа учраас та энэ өнгөрсний тэр зүрх шархлуулсан энэ Three of Swords гэдэг энерги бол айгүй их өвдсөн энерги ер нь бол зүрхээр маш их шархалсан, зөндөө их уйлсан, гутарсан тийм энерги байна л да. Тэгээд энийгээ тавьж ойлгох юм бол танд нөгөө ертөнц шинэ боломжууд оруулж ирнэ гэсэн штэ. Тэгээд ингэж одоо хойлоо бүгдээрээ blind spot картаасаа буюу нөгөө таны яг харахгүй байгаа үнцгийг харуулж өгдөг картаасаа мэдээлэл авъя. За blind spot карт минь 7 сард ер нь ихрийн ард гинэ. Охины ордны хүмүүсийн ямар хурдан гарч ирж байна? 12 гэж гарч ирж байна. 7 сард охины ордны хүмүүсийн маань ерөнхий харахгүй байгаа зүйл нь юу вэ? 12 the gift. You're not clearly seeing the gift of the circumstance, just the drawback. Тэр хэрвээ энэ хүч рүү унсан бол та яг одоо бол танд тохиолдож байгаа зүйлийн бэлэг танд тохиолдож байгаа зүйлийг таны амьдралд ямар бэлэг вэ гэдгийг харж чадахгүй зөвхөн энийг одоо ямар нэг болохгүй бүтгүүг нь л хараад байгаа юм байл та. Нөгөө өнцгөөс нь харахгүйгээр you are clearly seeing how what happened or is happening is damaging you, but you can't see how it's helping or even how it's exactly what is needed to get you to what you have always wanted. Тэгэхээр та одоо юу хараад байгаа вэ гэхээр энэ босон үйл явдал маань таныг яаж damage буюу таныг яаж зүрх сэтгэлээр чинь шархлуулсан, өвтгсөн, гимтээс нэрэл хамаг тэн дээр л хамаг анхаарлаа төвлөрүүлээд байгаа юм байна. Тэрнээс биш бол та энэ босон зүйл маань танд яаж тусалж байна? Яг таныг хүрэхийг хүсэж байгаа газарт чинь хөргүүлэхийн тулд босныг ерөөсө харж чадахгүй байгаа юм байна л да.
гэхээр яг бид нэр одоо болсон явдлыг тэр чигээр нь сөрөг болсон явдал ямар ч хэрэггүй одоо юу гэдэг нь аимшигын зүүднээс гарч ирсэн тийм нэг аимшигтай юм гэж одоо гутамшигтай ч юм уу те зүрхийг чинь шархлуулсан хүсэмж ерөөсөө таны амьдралд хүсэгдээгүй тийм юм гэж харах юм бол та тэр болсон явдлынхаа танд ашигтай талуудыг харж чадахгүй байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ карт маань танд юг сануулж байгаа юм гэхээр тэр болсон явдал чинь танд юуг өгсөн бэ гэдгийг харах хэрэгтэй. Илүү танаас юуг авсан бэ гэдгийг биш, таны амьдралд юуг бэлгэлсэн бэ? Шинээр ертөнцийг харах одоо үзэмж, өнцөг бэлгэлсэн үү? Шинэ хүч танд бэлгэлсэн үү? Шинэ ухаан танд бэлгэлсэн үү? Шинэ мэдрэмж танд бэлгэлсэн үү? Хэдий маш сэтгэл зүрхээр шахлуулсан ч гэсэн бид нэр зарим тал дээрээ илүү ухаачж яадаг штэ тий. Тэгэхээр тэр ухааныг бэлгэлсэн үү гэж бас өөрөөсөө харах хэрэгтэй байна. Тэр энэ карт унагаснараа энэ карт нь таныг одоо болсон явдлыг bigger picture буюу илүү томоор хараа гэж байна. Тэр ерөнхийдөө бол дийлэнх тохиолдолд ертөнц маань бидний хүсэж байгаа зүйлүүдийг биднэрт өгдөг. Гэхдээ тэр өгж байгаа арга барил нь ертөнцийн тэр өгж байгаа арга барил нь дандаа таныг happy байлгах арга барилуд биш байдаг л да. Заримдаа таныг одоо маш их сэтгэл гутраал зовлон шаналл гэдэг юм уу те зүрх шахлалт гэдэг замуудаар ингээд туулуулж ээж таны тэр final destination буюу сүүлийн тэр хүсэж байгаа газарт чинь хүргүүлэх. Магадгүй тэр нөгөө нэг зүрх шахлуулсан замаар явхад илүү хурдан очих байсан ч юм уу те. Дандаа happy байсаар байгаа, дандаа аз жаргалтай байсаар байгаа тэр хүссэн зам дээрээ очих баг боломжгүй байсан ч юм уу те. Тэгэхээр альва зүйлийг дандаа том өнцгөр нь хараад томоор сэтгэж, томоор харж сурах юм бол уужим таны доторх тэнгэр чинь ертөнц чинь илүү уужим болж ин гэсэн үг. Тэгээ ертөнц уужим болох тусам та өөрийнхөө девачинг бүтээж өөрийгөө happy байлгаж, өөрийгөө хайрлаж, өөрийгөө хайрлах тусам таны мэдрэмж маш сайхан энерги дээр байна. Маш сайхан энерги дээр мэдрэмж байх тусам та өөрлөгөө илүү сайхан энергитэй зүйлсүүдийг амьдрал руугаа татна гэсэн үг. Нэг гэсэн та өөрийнхөө девачинаас ертөнц дээр 3 дахь ертөнц дээр miracle буюу юу үүсгэж ин гэсэн үг. Эд шидийг үүсгэж ин гэсэн үг. Өөрийнхөө бодлоор, өөрийнхөө сэтгэлээр. За тэгээд 7 сард нь охины ордныхандаа амжилт хүсье. Тэгээд зүрх сэтгэлийг чинь шахлуулсан хүмүүсийг мартаасай, тавьж явуулаасай, уучлаасай. За тэгээд одоодоо амьдраасай, бити өнгөрсөндөө амьдраасай гэж хүсье. Баярлалаа.